Модон өндөр суваг тавтаа морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц ух Адранер нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд болон чанартай амьдрын ураатай Face Construction-ы Morton Residence event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Модон өндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 хостолгооны Одмонд радиогоор хүрч байна. За өдрийн мэнд танашаа. За өдрийн мэнд хүргэе. За Ринчний Чоным гэдэг хүний талаар бэлтэн хөргөж байгаа бараг 3 дахь зурлан болж байна тий. За түүнийг бол 1969 онд баривчилсан. Тэгээд нэг зохиолчдын хорооноос явж гинэ гэдэг ч юм уу ийм их юм ярьж байгаа нэг залуугууд мань таарал. Тэгээд агуулж ярилцж явж байгаа л тэгэл нийгмийн аюулаас хамгаалах юмны байрлууд агуулж орол за ингэ баривчилсан. 69 онд. Тэгэхээр чин 33 та байх үед юм уу тий 33 настай байх үед баривчилж байгаа. Тэгээд нөгөө чонимтой холбоотой хүмүүсийг мөрдөн мөшгөх, гар бичмэл зохиол бүтээлүүдийг олж хураан авах тусгай ажиллагаа орон даяар эхэлсэн байдаг. За энэ нийгмийн аюулаас хамгаалах яам гэдэг энэ байгууллага бол Монгол улсын аймаг сум бүрттэй албан ёсны тусгай төлөөлөгчтэй улс орны өнцөг булан бүрийг холбосон нууц мэдээлэгч матааш нарын асар өргөн сүлжээтэй тэгээд ерөн төрийн хэлжээс цагдан сэргийлэх болон айрмыг дайжлах эрхтэй асар их мэдлэлтэй ийм байгууллага байсан. Энэ нэг хүчээрээ чонимын эсрэг ажиллагаа явуулж эхэлж байгаа байхгүй. Нэг хүний эсрэг ажиллагаа явуулж эхэлж байгаа. За тэгээ чонимын албан ёсоор чонимын албан ёсоор хэвлэгдсэн хэдхэн ном байдаг. Тэр нь ингээд хуваагдаад энэ тэнд очлоо гингууд тэр дороо худалдахдаа дуусчдаг. Тэгэхээр ном нь хаана байгаа яасан юм мэдгүй олоход хэцүү. Хөдөө аймаг суманд л гэхэд хин хизээ унших дараалал гаргаад. Тэдний сарын тэдний өдөр уншина гэхэд манайх те за тэдх айл нь юм байна да гээл ингээл дамжуулан ингэж дараалалаар ээлжлүүлэн уншдаг. Бүр би эндээ бүр мөнгө төлж худалдан авч хуулж уншдаг. Тийм хүртэл ингэж орон даяар тархдаг ийм номууд байж л те. Хэвлэгдсэн номны хувьд бол их биш боловч маш олон хүн шүлэг даяалангуй дээр миний Монгол Азийн бардамнал Деважин зэрэг Монгол орон даяар нууцаар гар дамжин хуулагдсан тархацсан байсан. Энэ нэг шүлгүүд бол жинхэнэ аюул гэж үзэж ийсэн. Нийгмийн аюулаас хамгаалах юм. За яагаад аюул гэж үзэж байгаа вэ гэдгийг уул нь бол ярихад илүүцсэн. Гэхдээ энэ дугаарыг дахиад шинээр үзэж байгаа хүмүүс байх юм бол тэр үед социалист орон шүү дээ Монгол орн маань. За тэр социалист гэдгээрээ бид нар шууд зөвлөлбод улсыг буруутгах болохгүй л дээ. Түүнийг удирдахжсэн Коминтерн гэдэг байгууллагыг онцолж ярих хэрэгтэй юм байна. Коминтерн юу хийдэг вэ гэхээр тухайн улс ямар нэг юм хөрсийг шинээр тариад авч явах гэхээр тэр хөрсөн чинь аль хэдийн гүн бат шингэцсэн өрүүд байгаад байна. Тэрийг тасдах ёстой, оюун санаанаас нь арчих ёстой, тэрийг үзэн ядуулах ёстой гэдэг энэ зүйлийг ганцхан Монголд хийсэн биш л те. Маш олон орн энэ Узбек, Киргиз, Казак тэгэл гүрж мөрж бүх газруудад хийсэн. Тэгээд тэр үйл явдал нь Монголд болоод байгаа тэр үед энэ хүн зөрөөд Чингисийн Монгол хүннүү тэгээд Азийн бардамнал эх орон гэдэг ийм шүлгүүд бичээд ингээд ахлаар энэ эргээд нөгөө арай ядан байгуулж байгаа нөгөө социалист гэдэг тэр нэг юм хагарал хийчихгүй хүн шиг тийм бариад байгаа ард түмний дундаас тэрийгэ эргэн сансан ингэсэн гэдэг бол ерөөсөө л тэдрэлөө буудаж ийн гэсэн үг байхгүй. Ерөөсөө үгэн буугаар буудаж ийн. Магадгүй энэ үзэл санаа тэр хаяараа хөсөнд ингээд нөгөө өвсөн тавьсан гал гэдэг шиг гал авалцчих юм бол энэ социалист бүтээн байгуулалт гэдэг юмд чинь хүртэл эвгүүтүүлж болохоор ийм үйл явдал учраас нах ям ингэж бөөн хүчээр хөдлөөд байгаа шалтгаан ийм юм шүү. За албан ёсоор хэвлэгдсэн зохиолууд нь чонимыг яруу найргийн онцгой чадварыг нь олонд таниулж гайхшруулж ирсэн бол нөгөө талдаа нөгөө хэвлэгдээгүй нууцаар тарсан шүлгүүд нь түүнийг нөгөө нэг эрхчлөө шудрах ёсны бэлэг тэмдэг юм байна энэ хүн бол гэдэг тэр бол талаас нь ингэж ард түмэнд хүрээд бүр дахин шүтгэх үйл явц нь ингэж яваад байгаа юм хоёр талаараа. За тэгээ шорон гяндан цэргийн ангид хүртэл чойнмын шүлгүүд амны уншлага болж ирсэн. За энийг бид нар олон киноны дүрс синедрэмдээс харж ирсэн да бид нар. Яагаад тэгэхээр шоронгийн хоригдлууд цаасны өөдсөн дээр ч болтугай шүлгийг нь хуулж аваад биедээ дамжуулж уншдаг. Бүр цээжилдэг байсан. За цэрэгт бол чонимын шүлгийг цээжээр мэддэг. Түүнийг олон цагаар уншиж чаддаг. Тэр зэрэг бол зүгээр юун хал юм байна л да. Ерөөсө 24 цагийн турш тэр шүлгийг нь уншиж чадна гэх бардамдаг ийм зэрэг байх юм бол ерөөсө хоолыг бэлдэж өгөөл, хувцсыг бэлдэж өгөөл, гадаа гүйлмүүл оройн тойноо тэр юмд гаргахгүй энэ зэрэг бол ерөөсө бүр дахигдсан тийм юм байдаг. Тэгээд нөгөө нэг хэлсэн шүлгийг нь бичиж авдаг. Цээжлэн гэдэг чинь бол бичиж авснаас илүү аюулгүй байх гэдэг юм л та баг л тийм. Мэдхгүй гэл болоо шүү дээ тийм. Магадгүй уншиж өгчээсэн бол тэр хүн уншиж өгсөн гэдээ хайхлах л та. За тэгээд чонимын өөрийнх нь бичсэнчлэн
хамаг бүхэн хатуу чанга заалттай тэр үед гандан бууршгүй амьдралын гал улаан цэцгэн дээр гаслан чорон гяндангийн гав гинжин цоожин дээр настан буурал ээжийнхээ мөнгөн буурал тэргүүн дээр насан баг өрийнхээ хөнгөн миших зүүдэн дээр намааг үдэхтэй уйлсан хүүхэн хонгорын зүрхэн дээр насан туршдаа гимших гинэн залуугийн алдаан дээр эрхчлөө чамааг эрдэн болгон тахи эзэн дих төрийн сүлдэн болгон залъя. Энэрл өшөөл байдгүй тамийн шоронгийн дээвэр дээр эвгүй харуул дэгэлдэг харгас жижүүрийн ээлжин дээр эрхчлөө чи аян болгон нижгнээч эрхчлөө чи аатан болж дэлгэрээч тэ гэж энэ үгүүд нь бүр одоо тим нийгэм тим үзэл суртлын үед бол энэ бол бүр үнэхээр л тесрэг бөмбөг байгаа хөөхгүй гэж ингэж бичижсэн. Эдгээр нь бол үнэхээр эрхчлөө тэ тэр зүйл үнэр мэдрэгдэж байгаа хэвээр тэ. Тэгэл одоо энэрл өшөөл байдгүй тамийн шоронгийн дээвэр дээр нь эвгүй харгал дэгэлдэг харгас жижүүрийн ээлжин дээр нь гэж байгаа байхгүй. Эрхчлөө чи аян голч нэргээж эрхчлөө чи аатан болж дэлбэрэж. Үнэхээр тэр нөгөө нэг юм нэгсэндээ нөгөө нэг шүлэг бичдэг штеп манайхан ч нөгөө нэг ихний өсгүүд нь ингээл адилхан байгаад идэг. Түүний хувьд бол төгсгөлийн тэр үгүүд нь хүртэл адилхан байгаад идэг. Хоорондоо төгсгөл үгүүд нь адилхан байгаад идэг. Энэ өөрөө нөгөө нэг сүмтэй бодрын чудуу бол те Монголын хипхоп рэп гэдэг юм уу энэ усгалыг чинь бүр ингээд библэн шүү гэдэг чинь ийм очиртай юм бэл. Энд эрхчлөө байна уу байна. Тэр нөгөө нэг нийгмигээ те болохгүй бүтэхгүй байгааг үннээр нь шударгаар хэлж гинүү тэр шудраг гэдэг элемент нь ч тийм үү байна. Тэгээд тэр рэп гэдэг тэр элементүүд нь ч гэсэн байна. Райм гэдэг ч нэрэ те тэр раймууд нь ч тийм үү байна. Ингээд залуучуудад тэр шоронд хоригж байгаа хориглуудад тэр цэргүүдэд тэгэл ард түмэнд их орон үүх ингээл бүх талаас нь ингээд бичээд байгаа учраас энэ хүн бол яхаа аргагүй тухайн үед бол нийгмийн хамгийн тэр социалист нийгмийн хамгийн байж болохгүй галс дарж авахгүй болохгүй тийм зүйл нь болчиход байгаа юм байна. За ингээд Чонмиг бол 1969 оны 8 дугаар сарын 6-ны өдөр анх баривчилсан. 8 дугаар сарын 6-нд. Чонми энэ хэрэг яаж эхэлсэн бэ гэдэг нь маш их сонирм. Яагаад тэгэхээр олон хүний яг мэдж байгаагаар бол очир хуйг гэдэг нэг хүний нэр гарч ирээд байдаг. Очир хуйг гэдэг хүний нэр. Энэ хүн болохоор Чонмийн шүлгийг хуулж аваад эн тэндгүү уншдаг. Хүссэн хүнд нь бичиж өгчдөг байсныг нь нийгмийн аюулаас хамгаалах яамны баян хонгордог төлөөлөгч айлын ширээн дээрээс олж хараад анх Чонми барих хэрэг нь эхэлсэн байгаа. За яаж ийм ихлээр одоо энэ очир хуйг гэдэг хүн бол за түүний Чонмийн хувьд бол таниланд байх нь байна л да. Тэгээд түрүүн би хэлжсэн нөгөө сохтуу байхдаа өөрийг нь хэрэг оруулж болохоос нэг хоёр шүлгийг сохтуудаа бичээд өврийн төтгөөр тавьсан байсан. Тэр шүлгийг нь энэ очир хуй гэдэг хүн одоо цээжлээд гэдэг юм уу те. Тэгснээ очиод нутаг орондоо уншаад ингээд гайхуулаад гэдэг. Нэг өсөндөө шүтгэн бишгчэн л байхгүй да те. Зайлвал. Тэгтэл тэр нах яамны хүн болохоор айлд суужсэн чинь айлын ширэндээ хоол идэх гэж зүйл сайхгүй суужсэн ширэндээ нэг юм дөрүүлсэн цаас байсан. Ингээд хасан чинь нөгөө айхтар хөвгтэй шүлгүүд байсан. Энэ хиний шүлгүүгээ тэр айл эзнээс асуусан чинь тэр айл эзэн очир хуй гэдэг хүн бидэд уншиж өгсөн юм а бидэд тэгээ бичиж авсан. Очир хуйг. Очир хуйг нь яадаг хүн ингээд хөөгд эхэлсэн байгаа байхгүй. За очир хуй гэдэг энэ хүн болохоор өөрөө ч зөндөө шүлэг бичдэг сонирхолтой. Чойномтой нэг үе найдалж явсан. Чойномыг нөгөө сохтуудаа бичсэн байсан тэр тэмдэглэлийн төвтөд дээр шүлгийг нь хуулж аваад энэ тэндгүү тараас. За чойном мөрдөн байцаалтандаа хэлэхдээ тэр шүлгийг очир хуйг хуулж авсныг би мдээгүй байсан. Өөртөө унших шүлэг гэж бичээд өрийн төвтөд дээр бичсэн байжгаад дараа нь уул нь устгацсан. Гэтэл тэр хаа байсан Баян онгоос гараад ирлээ. Очир хуйгийн эхнэр болохоор Баян онгорт аймагт сургуулийн багш хийдэг байсан юм байна. Тэгсэн чинь Баян онгор аймгийн нах яамны нэг ажилтан сургуулийн захирлын гертэн цай ууж сууж байгаа ширээн дээр байсан тэр хуудсыг олж хараад ингээл хамаг юм эхэлсэн юм байна. За тэн дээр юу гцсэн гэсэн гэхэлэр дөрвөн мөр байгаа юм. Барьж эхлэх шалтгаан дөрвөн мөрөөс эхэлж байгаа. Алт живж холтос хөвдөг хуйлтай. Алаг цог энэ нийгэмд авьяастай зовж нүгэлтэн жаргаж байна гэсэн ийм дөрвөн мөрийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган анзаарч хураан аваад за тэгээд нөгөө айл зүгээр цайваа суужгаад хэрэг шалгаж бас ингэж явсан нөхөр байгаа байхгүй. Тэгээд мөд хөдөлгөөн нөгөө нэг очир хуйгийн эхнэрийн нэр дээр нь шуудан ирснийг нөгөөх төлөөлөгч чинь төрүүлж авч байгаа шүү дээ. Төрүүлж авна. Тэгэж айлд шууд илгэмж очихгүй шүү дээ. Төрүүлээ шалгана. Задлаад үтсэн чинь тэр нь очир хуйгт гэдэг. Чиний ямыг шуудангаар эхнэгчээ явууллаа гэж битсэн буцах хаягүй шууд ингэсний хураан авч шалгатал урд нь хурааж авсан шүлгийг бүтнээр нь битсэн дэвтэр гараад ирсэн байна. За тэр дэвтэр дээр нь өөр шүлгүүд байсан. За тэн дээр нөгөө нэг нах яамны ажилтан чинь уншаад зүгээр сүнсэн зайлцсан тэр шүлгийг уншаад сүнсэн зайлцсан. Тэгэл ерөөсөө энэ миний чадах байгааг бишгэл дээшээ пуужинцсан байна л да. За энэ шүлэг нь юу гэсэн шүлэг байсан гэхээр ингэж байгаа. Эрийгэ өгсний маргааш өөр хүнтэй банзалтсан эмийн шүнжтэй манаа төр. Эмийн шинжтэй манаа төр. Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар эмээж
Оросын үлмийг долоож байна. Өвөг Чингист хонцонтой орсуудыг хүндэлж, өвлөн ихийн угсаат мань митийг хавчиж, өөрийн тижээвэр нохоог ад үзэн хөөж, өлөн хөх чоноор хонио мануулж байна. Үхэр халах угсаа тэнэг удамтаач гэсэн үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй. Гэсэн ийм 10 мөр л байгаа юм. Энэ 10 мөрийг нөгөө нэг нахяаны ажилтан чинь нөгөө нэг очир хөгийн ихнэрээр хийж байгаа. За юу нээгээд үтсэн чинь тэр энэ шүлэг гараад байсан. Тэгэл өрөөсөө бүр сүнсгүй зайлал сандраал дээшээ өдөрлөгөө барайл тавьчихсан байна. За ингээд энэ хиний шүлгүү яасан ийсэн шүлгүү яав ив. За ингээд явсараа очир хөг дээр очино. Очир хөгөөс нь уулнууд очир хөг нь бол өөрөө энэ миний бичсэн шүлгээ гэж өөр дээр авах гээд нэлээд үтсэн бэл. Тий, нэлээд үтсэн би бичсэн юм а гэж ингэж байгаа сүулдэ тэгэл чойн бол таасан байлаа л тий. Яаж хийж байгаа тэр үгийг хэлүүлэх аргаа тэд нар мэдчил байгаа л та. Одоо зөвхөн энэ шүлгэн дээрээс би зүгээр өөрийнхөө хувьд те жохон хоёрхан мөрийг задлахад эрийгээ өгсөний маргааш өөр хүнтэй банзалдсан эмийн шинжтэй манай төр гэдг нь юу хэлж байгаа вэ гэхэлэр энэ 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг хэлээд байгаа. Алтан ураг ноёд те хувилгаан худагтууд маань нийлж хагаад эргээд 220 жил дарлагдсан манжийн төрийг одоо ямар ч гэсэн солиод Монголынхон төрийг өөртөө байгуулсан. Монголынхон төр засгийн газрыг байгуулад өөрсдөө монголчууд бүтээн байгуулалт гэдэг юм ингээд эргээд улс төрийг авч явах гээд үзчихитэл 1921 онд тэ зөвлөлтөд нийлээд тэднэрийнхээ бүгднийг байхгүй болгож байгаа дахиад ингэсэн. Тэгэхээр энийг эрийгээ өгсөний маргааш гэдэг чинь тийм ч таахгүй тэ. Тэгээд богд өнгөрсөн. Тэр нөгөө нэг алтан уугийн ноёдууд маань бүгдээрээ ээлж дараагаар өгсөн. Алтан уугийн ноёдуудын маань залгамж болох байсан тэр хүүхдүүд бүгдээрээ 5 жилийн хугацаанд 60 70 залгамжлах хөвгүүд бүгдээрээ өгсөн. Энэ болгоныг мэдж байгаа хүн энэ хоёрхан мөрөөр ингэж хэлээд байгаа. Бид нар болохоор наан нь төрөө мууллаа гэж харах байх. Гэхдээ арталт нь ийм утга яваад байгаа юм шүү. Ер нь бол. Тэгээд өвөг Чингист хонцонтой орсуудыг хүндэлж байгаа. Үүх түүхий чинь яриулахгүй байна. Та нарыг ингээд ин гэдгийг энэ хүн ингээд хэлсэн учраас энэ хүн бол зүгээр зайлшгүй тухайн үед төр засгийн эсрэглэлд дуурчиж байгаа юм л та. За тэгээд социалист үед Оросыг муулж Чингис хааныг магтаж ярина гэдэг бол амиа хорлож байгаа зүйлээ. Орос хүн бол тухайн үед нэг номерын хүн. Хинч халташгүй дархан эрэхтэй дотны нөхөр анд найз байсан ийм үе. Чингис хаан бол харгас феодал буюу нөгөө хуучны хаан засаг, ноёдын засаг те эзлэн түрэмгийлэгч, алуурчин гэгдэж тэр тухай ярьсан болгоныг үндэсний үзэлтэн гэж үг дуугүй шийтгэж хорж цөлдөг байсан тийм цаг. Ямар ч улсын хувьд бол үндэсний үзэл гэдэг бол гол бахархал нь байдаг. Харин социалист одоо үед бол социализмын үед бол те үндэсний үзэл хэлж ярьж бичсэн хүн бол нийгмийн дайсан тэгээ тэрс үзэлтэн болдог байсан. Нэгэн цагт бид нар Бэмбир Инчингуйг, Цэндийн Намдан Сүрэнхуйг, Тангатын Галсангуйг энэ мэд хүмүүсийг те энэ эрдэмтэн мэрэгдтийг үндэсний үзэлтэн гэж хэлэгдээд хоригдож, цөлөгдөж, гадуурхагдж байсныг нь бид нар бас сонссон. Одоо бид нар мэддэг болсон шүү дээ. Энэ хүмүүс мөн ингэдэг байж байгаа. Бэмбир Инчингуй яагаад нас баран бартлаа дээлдэг яваад байдаг байсан. Тэр амир те 80-аад оны төгсгөл мөсгөл 80-аад он гэж яхад бүгд костюм бич жакет гэх юм уу төрийн хувцас нь болцсон баяр наадам ингэдэг байж хахад Бэмбир Инчингуй дээлдэг л яваад байдаг байсан. Тэр хүн юу хэлэх гэдгээ яваад байдаг байсан бэл. За одоо бол ерөөсөө энэ талаар ингээ ярихлаар зарим хүмүүсийн хувьд боохгүй л байх. Манай залуучууд дүүнэрийн хувьд бол боохгүй л байх. Гэтэ бид нар бас нэг энэ талаар нэвтрүүлэг хийж байгаа бас сонсон хүмүүс байдаг учраас арай ойрхон л байгаа хэл та. Тэгээ ингээд ийм бичвүлэг мүлэг энэ дээрээ бичсэн байна. Энэ дээрээ гингууд тухайн нийгэмд бол ийм үзэгдэл байж болохгүй. Энэ одоо яахаар ийм бичдэг юм бэ гэд эн чин сэтгцийн асуудалтай юм шүү тэгээд. Шууд нөгөө нэг сэтгцийг нь шалгуулсан байна. Тийм үү. Тийм. Бүр эрүүл эсхийг нь шалгуулад эмчийн үйлчлэгээр оруулсан. За мэдээж гарсан хариу нь бол энэ хүн ирүүлээ гэдэгт хариулт гарч байгаа шүү дээ, тийм. За тэгээд хэрэг хүлээх чадвартай гэснээр түүнд одоо яг одоо хэрэг тулгах шүүх болох процесс болж байгаа. Ямар ч тач нөгөө очир үйг гэдэг шүү дээ. Очир үйг нь баригдсан байсан. Тэгээд түрүүний хэлдэг миний хаа гэж барьж байж байгаад хөргөөс үлдээ чойнмын болоо. Тэгээд чойн манд баригдаад байцаалтанд орох болж. Чойном тулгасан ял бол одоо мөрдөн байцаалтын чойном тулгасан ялны одоо ингээ мөрдөн байцаалтын юм автас тэргийнхнүүд үлдсэн хэсгүүд байдаг юм байна л да. Тэгээд яг тэр хэсгийг нь одоо бичснийг нь хүргэдэг юм. Байцаагч болохоор ингэж асуусан юм байна. Ядуу амьдралын чин зулаа дээр өстөн ингэж суугаад ярганы мис билүүдэж байна гэснээр чи тайлбарлал гэж чойног гэсэн байгаа. Тэгсэн чойном ард түмний амьдралыг ядуу зүдөө байна гэж хэлсэн юм аа гэсэн байгаа. Тэгэхээр байцаагч эрхэм нөхөд минь эвдээгүй энхэн үе эвдлээ гэдгээ тайлбарлал. Эрхэм нөхөд минь эвдээгүй энхэн үе эвдлээ гэдгээ тайлбарлал гэсэн чойном. Социалист төр намайг эвдлээ гэж хэлсэн. Социалист төр намайг эвдлээ буюу Монгол хүнийг эвдлээ гэж хэлсэн юм а гэж. Байцаагч болохоор хамаг бүхэн хаалттай, хатуу чанга заалттай, солгоо хөгжим шиг энэ үед согтуурах шиг жаргал алгаа
Эн чинь юу гэж байгаа ингээ асуусан чинь эрх чөлөө алга, хэвлэлийн цензур хитрхи их байна гэсэн санаа. Яах юм бэ чинь өөрийнх нь юмыг хэмлүүлэхгүй одоо хүртэл ингээ хэмлүүлэхгүй хаагаад байгаа шүү дээ. Тэгээд яг тэрийг хэлээд байгаа байхгүй тухайн үедээ. Тэгээ байцаагч үргэлжлүүлээд эсэргүү гэж 30-аад онд эрдэмтэн бүхнээ хятсан гэж юу гэж байгаа юм. Одоо бид нар энийг мэддэг болсон шүү дээ, тэ. Эсэргүүгээд эрдэмтэн бүхнийгээ хятцсан шүү дээ. Энийг бид нар одоо л мэддэг болж байгаа шүү. Тэгсэн чинь чойномог болохоор 30-аад онд гим зэмгүй олон хүнийг баривчилж алсан. Тэр үедээ л эрдэм мэдлэгтэй сайн хүмүүс байсан. Тэдний мэдлэгийг ашиглаж чадаагүй гэж урдаас нь хэлж байгаа юм. За тэгээд тэрхүү шүлгийнх нь бусад мөрн гэх юм бол төрүүчийн ташуур барьсан засгийг түлхэн унгаад. Ташуур барьсан гэдэг чинь 11 оны явцал хэлээд байгаас тийм. Төрүүчийн ташуур барьсан засгийг түлхэн унгаад түүний оронд хурдан буу барьж өндийсэн засаг. Түүх ёс, төр шудраг ухаан бүхнийг бас түлхэн унгаад хүнийг мал болгож байна. Түүх, ёс, төр, шудраг ухаан бүхнийг түлхэж унгааж агаад мал болгож байна хүнийг. Эх орны минь дархан алдрыг гутааж, эрдэмгүй тэнгүүдийг Европоор тарааж, эсэн бусын хов доншуурчдыг урьж авчираад өөрсдөө мал мэт сажилж явна. Тал нутгийн минь дээр доромжлол тарьж, тарьсан дэр хэргийг илэрж мэдгэдгээс нааш та бүгдийг жигтгэн эрдэмгүй бүдүүлэг өсгөж ийн ядуу амьдралын минь зулаа дээр өстөн ингэж суугаад ярганы мис үсэн чин билүүдэд суухад ялалтын зэвсгээс зутааж инээд сухыг хараад яаж би инээлцэх вүлээ. Уур минь хурч байна. Уур минь зүрхийг минь түлхээс нааш алдрын минь зүсэхгүй. Нөгөө уур хорсол Монгол нутаг дээр үлдэн, сүр хүчний минь их уур үлдээ зогсохгүй дүрлцэн, сүлд болсон төрийг ардтайгаа хүн шиг ярилцдаг болтол нь дүрлцэн, сүлжийн ширээнээс хөөгтөл нь дүрлцэн. Энэ нөгөө нэг түрүүн би чинь яг төсөл хэсгийг уншсан байсан шүү дээ. Тэрний чинь урдлын хэсгүүд нийтнэр юм билээ. Өмнөх дугаар дээр тий. Тэгэхээр яг энэ үг болгоны задлахаар угаасаа бүр амар л л дээ. Үнэхээр айхтар хэлж ирсэн бэ л. За тэгэл энэ бол ерөөсөө л тэрс үзэлт юм байна. Яриадах бүр юу ч одоо ингэж авч хилцэх инээ тэр юм байхгүй тэрс үзэлт юм байна гэл. Тэгээд энэ тухайн үед их хэл мэдлийн төр засгийн үйл ажиллагааны тухай ингэж жинхэнэ үнийг ярьж бичих байдгаа тий. Бодох зоригтой хүн байхгүй хахад энэ хүн ингээ бичээд үлдээчих. Энэ нь нөгөө нэг очир хуй гэдэг үнээр дамжаад ингэж уншигдаад ингээд нэг нэгнээсээ нууцаар бичиж аваад ингээд татсан. За одоо энэ социалист гэдэг юм чинь те энэ бүтээн байгуулалт гэдэг социалист нийгэм гэдэг зүйл дээр чинь маш том аюул учирч байна да. Тэр шүлгийг бичсэн, барьсан, хуулбарлсан, олсон, дамжуулсан тэр хүн болгоныг барьж байцаа. Ингээд нийгмийн аюулаас хамгаалах юм чи тэр аяараа Монголоор хөдөлж байгаа юм. За тэгээд чойно мөрдөнд байгаа юм. Мөрдөнд байж захта миний хэрэг улс төрийн нэртэй боловч хөнгөн хэрэг шүү гэд ээжтэй захиавчиж байгаа. Миний хэрэг улс төрийн нэртэй боловч хөнгөн хэрэгээ ээж. Та санаа зовх хэрэггүй. Хүндрэлээ гэхэд 5 жил. Тэгээд их хурлын даргад өргөн өгнө. Тэгээ хөнгөрөх юм байна. Би анхандаа их айж исэн. Тийм биш юм байна гэд ээжтэй ингэж сэтгэлийн төвтэйгээд байгаа байхгүй. За тэгээд тэр захиандаа бас ингэж ütсэн байна. Би өргөдөл бичиж өгнөө. Ээж 3 сарын 8-ны үед удуул дарга дээр орно гэж бодож байгаарэ гэсэн байдаг. Удуул даргал туслах бах те нөгөө зохиолч учраас зохиолчдын хорооны даргал туслах болов гэж итгэж найжсэн юм шиг байна. За тэгээд нэг шүлэгтээ чоном өөрийнхөө тухай хулгайч хэрэгтэй болоод амар энэ шүлгнээс амар. Хулгайч хэрэгтэй болоод чөтгөрийн орноос баригдаж ирээгүй. Хувилгаан хэрэгтэй болоод бурхны орноос залгадаж ирээгүй. Хүн хэрэгтэй болоод хүний ертөнцид төрсөн юм аа гэж тэгдэг. За бас нэг шүлэгтээ нөгөө нэг нэвтрүүлэг хэлэхэд хэлж байсан шүү дээ. Энд биеийн намтар гэвэл эрттэд төрүүлсэн хорвоотой эргчин эмгчнээ үзэлдсэн эренчний чойнмын түүх үлээ гэж бичсэн байдаг те. Чойном баригдаж байцаагдж явахтаа хүртэл бас энэ шүлгүүдээ те үннээр нь тайлбарсаас би ингээгүй гэж хулж байгаа. Үннээр нь тайлбарсаар байсан юм байна. Хоёул хамтран хэлж ярьчих. За уламжлалт өв соёлоо орчин үетэйгээ хослуулан дэлгэрүүлв өв соёл брэнд өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За өв соёлынхаа маань хүүхдийн сэвлэгийн хувцас, эрэгтэй эмэгтэй хүүхдийн Монгол дээл мөн хантааз, за хүүхдийн өмд, цамц, хантаазны хосол үйлдвэрлэдэг ийм одоо уран газар байгаа. За одоо бол нэг хүүхдийн сэвлэг үргэх ч юм уу, нэг насны төрсөн өдөр ч юм уу, янз бүрийн үйл ажиллагаа боллоо гэхэд хүүхдтэй юу өмсүүлэх вэ гэдэг ер нь эрэл хайгуулаад бөө юм болдог шүү дээ. Дэлгүүр хэсэг юм болдог. Тэр бол маш их цаг зав үүрдэг ийм ажил шүү дээ. За тэгвэл тэхээ болцсон юм байна. Шууд өв соёлын 88 65 60 40 дугаарыг уцаар залгаал манай хүүхд ийм хэмжээтэй юм хүн байгаа. Энд нэг гоё хантаац хэлгмээр байна гэж захиалга өгчих юм бол за тулч маш гоё хантаац уурлаад өгчих юм билээ.
Энд чинь бол цаг зав юу гэдэг нь бүх юм хэмнсэн ийм гоё одоо үйлчлэгээ үзүүлж байна шүү дээ. Энд чинь орчин үетэйгээ хослуулан гэхээр их гоё загварлаг тийм одоо дийлнүүд фантазууд одоо ирдэг байх нэ гэж ойлгож болохоор байна. За өв соёлынх маань цам гарвын өндөр дэнжийн 24 дугаар байранд байрлаж байгаа. Утасны дугаарыг дахин хэлэхэд 88656040 Facebook болон Instagram-ын одоо пэйжийг дагаад гоё загваруудыг бас харах боломжтой. За баярлалаа. За тэгээд байцаагч үедээ чойномд гэжсэн байгаа. Нөгөө түрүүний хэлдгээр өөртөө холбоотой найз нөхөд гэр бүл хамаатан садан тэгээ шүлгийг дамжуулсан гэл бүх хаяар нь л ингээл самарж авах юм шүү дээ Монгол орондоо яар тий. Тэр явцад намайг байцаахта галсан гэдэг. Тангадын галсан асууж холбож гайтуулах гэж үзэж байна. Энд тэнд намайг олигтойхон муулж яваарай гэж хүнээр дамжуулж бас хэлж исэн байдаг. Тэгэхээр өөрөөс нь болж хэрэгт орох вэ? Өөрөөс нь болж дотны хүмүүс нь ингэх вэ гэж айж байгаа байхгүй. Тэгээ ямар санда болж өгвөл олигтойхон муулж яв. Энд тэндгүй олигтойхон муулж яваарай гэж хэлүүлж ирсэн байна. За энэ дунд зураач нэг Хархуу гэж хүн байгаа. Энэ хүний дурсамжийг аваад байгаа. Энэ маш их учиртай бас их зангилаа болсон юм билээ. Үйл явдал байлаа. 1960-аад оны дунд үед Дорногов аймгийн Соёлын ордонд ажиллаж байх үед нь чойном очсон юм байна л да тэр үед. Концертын арын заадник буюу зурган фоныг нь одоо зурж бүх ажлыг хийж исэн юм чойномгоо тэнд. Тэгээд сумны эвлэлийн үеийн дарга Гүнчин гэдэг айлынд чойном хоноод явсан гинэ. Тэгээ Гүнчин нэг ногоон дэвтэрт нөгөө нэг чойномын Миний Монгол Азийн Бардамнал Деважин гэдэг бас шүлгүүдийг нь хуулж авч исэн юм тэр хүн. Тэндээс нь саяны дээр Хархуу гэдэг хүн бас хуулж авсан байгаа байхгүй жоохон залуу. Унших бүр омгошлон төрөөд өөрийн ирэхгүй дорхноо цээждэгтгэр тийм гоё шүлгүүд байсан. Надад чойномын шүлэг байгааг мэдсэн хөгжмийн зохиолч Жамбал эмч Пилжээ манай хатан бах гомбож ав гэдэг хүмүүс надаас хуулж авсан. Байгааг мэдчихэл юм бол так. Шүлгээ нуун уншиж гайхалтай шүлэг байна гэдэг ярилцдаг байлаа хоорондоо. 1970 оны хавар тэрнээс бүр хойно баг 10 жилийн дараа Ардын армийн тэг 16 дугаар ангид нэгтгэлд ажиллаж байхад нь нийгмийн аюулаас хамгаалах яамны тусгай тасгийнхан ирж бүгднийг байцаалт хийсэн. За байцаалт нь болохоор нөгөө нэг яг чойнмыг барьчаад чойномтой холбоотой хүмүүсийг дэвтэр шүлэг мүлгийг хайж байгаа энэ үе. Тэгсэн чинь энэ хүн Хархуу гэдэг хүн болохоор 16 дугаар нэгтгэл ажиллаж исэн үед нь ангийг нь ингээд тэр чинь шалгаж байгаа байхгүй. Тэгээ байцаалт нь болсон байна. Чойнмын үзэл бодлыг аримд дэлгэрүүлсэн, сурчилсан гэх зэрэгээр нөгөө Хархуу гэж байцааг илэрхийлж. Байцааг ширээнээс Жамбалгуй, Гүнчин, Пилжээ нарын дэвтрийг гаргаж ирж энийг таньж гэнэ гэж асуусан. Тэгэхээр нөгөө өөрийнх нь хуулж авсан нөгөө хэдийнх нь дэвтрийг нь олцсон. Тэгээ тэр хүнийг бас барих гэдэг ингээд бүр ингээд дамжаад бүгднгийн ингээд бүр хэрээс шиг бариад байгаа байхгүй. Мөрдөх ажиллагаа орон даяар явагдаж байгааг нь ойлгосон. Ёндан дүүчэр генерал намайг 600 офицерын өмнө дуудаж гаргаж ирж байгаа. Загнаж зүвхэж донгодж ирсэн. Ажилтаа эзгүй хоогоор гэрт нийслэг хийгээд чойнмын холбогдлолтой шүлэг эд зүйлийг хайсан байсан. Миний эхнэр гэсэндээ байцаасан. Харин шүлэг хуулж авсан дэвтрээ ангийн нууц усгадаг пишин шатааж амтсан байсан болохоор намд тэгсийгээд одоо өнгөрсөн. Тэгтээс нь намаас хөөгөөд ажлаас халсан. Тэгэхээр нэгхэн монгол хүний тэр шүлгийг цээжилснийх нь одоо асуудал тунсан ийм гэхэр чинь монгол орон дээр юу болсон болоо. Тийм байна. Тийм учраас чойном гэдэг бол тэр нийгэмд өнөөдрийн хүртэл ягдаад байгаа тэр том үзэгдэл чинь ийм учиртай юм байна л да. Энэ чинь бол дэвтэрч гарч ирээгүй хүн байна шүү дээ. Тийм гарч ирээгүй. Гэхдээ хүний амнаас амд чи уншижсэн гэдэг нах ямна хараас нь ирээд тэр нэгтгэлийг нь зогсоож байгаад өмнө гаргаж ирээд намаас хөөгөөд ажлаас нь халаад ингэж хийсэн гэхээр нэг шүлэгнээс болж. Тэгэхээр тэр шүлэг ямар аюул тарьж болох вэ гэдэг тэр үед бол үнэхээр эмзэг цэгнэсэн байхгүй. Тэгээ энэ хүн ажлаасаа халахж байгаа хот руу нүүж ирээд улсын их төлхүүрийн зураачаар ажилд ороод тэндээ тууштай ажилласан гэдэг. Чойнмын зохиол бүтээл хуулбарыг ингэж орон даяар мөрдөн мөшгөх одоо тийм маш том аян өрнөд зүгээр нэг хин нэгний бичсэн шүлэг уншсны төлөө ажил амьдралгүй болдог тийм л цаг үе ихэр үнэхээр хэцүү цаг үе байсан байгаамаа гэж энэ хүн ярьсан байна. За тэгээд тийм цаг үе, тийм төр засаг, тийм их хүчний эсрэг цор ганцаараа дуурч исэн хүн гэхээр агуу хүн л дээ гэж ярьсан байна. За ингээд 1970 оны тэр чинь 69 онд баригдсан шүү дээ. 8 сард баригдсан шүү. Тэгээ 4 сар гарan одоо бишээ бүр 8 сар суудсан юм баг. 8 сар гарan мөрдөнд байжгаад 1970 оны 4-р сарын 1-нд шүүх хурал нь болж байгаа. За шүүх хурал нь одоо болно. Шүүх хурал болохоор улсын дэд шүүхийн хурлын зааланд хаалттай болж өнгөрсөн. Хуульч Наран Гэрэлгой гэдэг хүн байгаа. Энэ хүн чойном тулгасан ял гэдгээр ном бичсэн байгаа. Тэр номон дээр юу гэж бичсэн гэхээр улсын яллагч чойнмын хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг огт дурдаагүй. Ёстол яллахын тулд ялалчтэй гэж энэ хүн бичсэн байдаг. Яасан гэхээр чойнмын шүлэг бичсэн яг ямар гэмт хэргийн шин чанартай, ямар хохирол учруулсан зэргийг огт тодруулж үзээгүй байдаг.
Тэгээд үнэхээр төр нийгмийн гутаанд оромжлох зорилгоор санаатаа тараан хуул болсон үгүйг нь бас нарийн тогтоогоогүй. Ингээд энэ хүнд чинь баг шуудаар нөгөө дээрээс чиглэл өгөхлөөр юу хамаагүйгээр пак гэд ордог шүү дээ. Яг тиймэрхүү маягаар энэ хүнийг шууд оруулсан юм шүү дээ л гэж энэ хуульч наран гэрлүү хэлээд байгаа байхгүй. Нам төрийг болон удирдагч Цэдэн балыг гутаанд оромжилсан гэж дүгнсэн боловч үнэн дээр ямар ч гүтгсэн худлаа зүйл бичсэн юм байхгүй. Харин ч ёстой жинхэнэ үннийг бичсэн байсан. Тэгсэн хэрнээ ийм хэрэгт байж болох хамгийн дээд ялыг нөхцөн. Бүр. Чанмын өнгөөлөгчөөр болохоор Ёндон гэдэг хүн оролцсон байдаг. За энэ хүний талаар би зөвхөн Хисекийн эхэндээ тэр шүүх хуульд хэлсэн үгнээс нь Хисекийн үгийг хэлээ л дээ. За яг наран гэрлэгэн бичсэн болохоор Ёндон өмгөөлөх байтугай бүр эсэргээрээ давхар яллах хандлагатай ажилласан юм шүү гэж наран гэрлэгэн хэлээд байгаа. Яасын ихлээр зүгээр зарим хэсгээс нь хэлэхэд шүү дээ, тэ. Тэр Ёндон гэдэг хүн Чонмыг өмгөөлж байгаа шүү дээ. Тэгсэнээс ингэсэн байна. Миний өмгөөлж байгаа Чонм 49-ийн А заасан гэмт хэргийг үйлдэж Монгол улсын нийгэм төрийн байгууламж, Монгол зөвлөлтийн найрамдалт харилцаа, нам төрийн удирдлагыг бүдүүлгээр гутаанд оромжилсон, гүтгэн дайрсан үзэл санаа бүхий шүлэг бичиж, бусдад хуулуулах зэргээр зүй бүс үйлдэл хийжээ. Энд чинь шууд хүлээн зөвшөөрсөн байгаа л дээ. Өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрч байгаа байхгүй эхнээсээ. Тэгснээ за цааш нэг юм бол шүү дээ. Хуваа бодод суусан дөрвөн одоо энэ нөгөө нэг шүлэг нь яг юу болсныг нь одоо ярих гэдэг юм шиг. Тэгсэн чинь хуваа бодод суусан дөрвөн өөлтийн үлдэгдэл хувьсгалын далмаар эзэн ширээнд гарсан юм а гэж Цэдэн бал даргыг хэлсэн байна. Цэдэн бал дарга бол жинхэнэ пролетар гэдэг үлээ те. Пролетарын социалист шалгарсан удирдагч гэж олон түмэн хүндэлдэг билээ. 30 жил нам төрийг удирдах, хүнд бэрхийг туулж, зүүн мэрэгэн удирдах, үйл ажилдаа багтам гавьяа байгуулж, ард түмэндээ үнэлэгдсэн, тэдний хайр хүндэтгэлийг хүлээсэн коммунист ажилтны хөдөлгөөний нэрд зүтгэлтэн хүнийг Чонм ингэж бичсэн байна. Тэгэхээр нөгөө өмгөөлөгчийг нь хэлж байгаа үгнүүд нь юм байгаа даахгүй. Тэгэхээр одоо энэ хүнийг бол зүгээр шууд л явуулаа тий. Шууд хорио гэдэг байдлаар ингэж явсаар хагаад шүлэг битсэн, шүлгийг нь хүмүүс сонссон, тэр нь олон түмэнд тарсан гэдэг ийм хэрэгт өгч болох хамгийн дээд хэмжээг нь буюу нөгөө нэг хүнд дэглэмтэй хорих ангид 4 жил хорих. Тэгээ нэг хугацаанаас өмнө суулахгүй болохгүй юм тийм юм байсан уу мэдгүй. Ямар ч сан энэ ийм жижиг одоо шүлэг битсэн гэдэг юм энэ хэрэгт бол тулцсан, ахадсан тийм ялыг өгч байгаа гэж байгаа. За ингээд ямар ч байсан одоо 4 жилийн хорих ялыг өгсөн байна. Тэгээ хэнийг ч хохироогоогүй, хинч гим хор учруулаагүй өрнөөсөө сансан бодсноо өөрийнхөө дэвтэрээр бичсэн байсан төдий зүйлийг л чинь хэвлүүлэхгүй байгаа шүү дээ. Ном зохиол хэвлүүлэхгүй байгаа шүү. Тэгсэн хэрнээсээ өөрт нь байсан зүйлийг нь л ингэж гаргаж ирэл тэгэл ингэ очиж байгаа. За тэгээ дээрэс нь яг энэ үйл явдал болохоор нөгөө мөрдөнд байх хугацаа тэгээ чийгтэй байгаа энэ орчинд өөрийнх нь бие нь бас айгүй хүндэрж байгаа. Ингээд түүнийг бол 1970 оны 4-р сарын 1-нд шүүхээс 4 жил давд заалтах ирэхгүйгээр Дорногов аймгийн Хажуу улаан гэдэг газар чанга тэглэмтэй хорих ангид хорихоор болон ачаад аваа явсан байдаг. За хоёулаа хамтран ажиллаж яах вэ? За тий. Хамтран ажиллаж ярьчлуу яриаг үл нэг ярьсан шүү дээ. Нэг ярьсан явчих. За өнөөдрийн дугаарыг маань Morton Residence event гэж байна. За FS Construction бол чанартай амьдраа гэдэг ураатай. За яг энэ өрөөндө таарсан ийм гоё давхтхан болон байрнуудыг барьж ашиглалтанд оруулдаг ийм газар байгаа. За тэдний ашиглалтанд 100% орсон 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө байрнуудтай яг одоо бэлэн байгаа юм байна. Худалдаж аваад ороход бол шууд бэлэн гэсэн үг. За эдний Morton Residence нь ус цэвэршүүлэх системийг хотхоныхаа хэмжээнд суйрлуулсан гэж байна. За тэгэхээр зайсангийнхан ус муутай гэдэг тийм нэг асуудал гардаг, яриач явдаг тийм асуудал бол эдний хэд байдгүй юм байна. За тактик үнийн дүндээ 100% тооцоогүй гэж байна. Уг нь стандартаар 30% тооцох байдаг бол эднийх 100% тооцоогүй буюу худалдаа өгч маань 20-с 45 сая төгрөгийг хэмнэх ийм боломжийг бас олгож байгаа. За дээж өрөх талбайтай гэдэг бол эдний маш гоё шийдэлтэй ийм хотхон байгаа шүү. За маш гоё нь лифт орц гарцын хэсэг нэг хэм буюу шатаар буухгүй гэсэн үг. Тэгэхээр нөт хэрэгтэй хүүхдэд түрээд явж байгаа эхчүүд юм уу? Тусгай хэрэгцээтэй хүмүүс гэдэг юм уу? За одоо харааны бэрхшээлтэй иргэд гэдэг юм уу те? Энэ хүмүүст маань маш юм дөхөн болчихж байгаа. Ямар ч асуудалгүй гадаагараад салхилах ийм боломжийг олгож өгч байгаа юм байлээ. За Morton Residence маань зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанга хойно байрлаж байгаа. Яг хотхны хажууд нь загварын байранд байгаа учраас тэнцээ очиод одоо зохион байгуулалт юу гэдгийг бүх одоо дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Борлуулалтын албаны дугаар нь 76 тэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За саяныхаас анзаарсан бол 1970 оны 4-р сарын 1 гэж байгаа. За яг 4-р сарын 1 гэдэг өдрийг одоо бид нар нэг юм одоо инэдмийн баяр маяг гэдэг ч юм иймэрхүү байдлаар байдаг бас тухайн үед яг инэдмийн баяр гэдэг байсан уу юу мэдэхгүй л дээ. Гэхдээ яг ер нь бол нөгөө
хорлонтой л санагдахгүй надад. Яагаад тэгэхээр нэг юм хүмүүсийн нийгмийн ард түмний тэр хүндэтгэл өдөр юм уу нэг баярын өдөрч байдаг юм уу тиймэрхүү өдрүүдийг албаар олж хайрладаг хүндэтдэг байсан тэр хүнийг нь алдаг, хороодог тий цаазалдаг тийм юмыг бид нар бас хаанаас авсан бэлээ тий. Яг тэрнтэй л надад зүгээр нэг адилхан юм шиг санагдсан зүгээр. За нөгөө мөрдөнд байхдаа ээжийгөө захиа бичсэн гэж тий. Тэрний хажуугаар тасралтгүй шүлэг бичсээр л байгаа. Тэгээд мөрдөнд байхдаа ээжийгөө захиа бичдэг нөгөө удуулгааг туслах болов гэсэндээ тий. Одоо ээжээрээ дамжуулаад ингэсэн байдаг. Гэхдээ ямар ч гэсэн удуулгаа тухай үед бол ягаад ч юм тэр үйл явдал дээр бол оролцоогүй юм байлээ. За энэ яг уу ягаад удуулгааг ингэж яриад байна гэхээр яг нөгөө зохиолчдын эвлийн хорооны дарга учраас удуулгаа дутагдаад байгаа. Ягаад тэгэхээр чойномч ингэ салбараа харах юм бол зохиолчдын эвлийн хорол байгаад байгаа учраас. Тэгээд дээрэс нь нэг удаа нэг ийм үйл явдал болсон гэж яриад байдгийг амд амжигдж яриаддаг л та. Явуулангаа чойномгоо өрчин их ингээд юу байсан гэдэг штэ тий. Найз нь хөлж исэн ийм үе гэдэг штэ. Тэгэж байжгаад яасан юм бэ нэг зохиолчдын эвлэлийн хурал болж идэг. Тэгсэн тэр хурал дээр чойном согтуу орж ирсэн гэдэг тий. Согтуу орж ирэх зэрэгтэй бүр гартаа тонгорохтой орж ирсэн гэдэг. Тэгээд явуулан хаа байна гэдэг хайсан юм шиг байна. Тэгээ юу болсон яасан нэ дэрээ болоод тэгсэн чинь нэг мөнгө зээлчээд өгөөгүй юм уу та тий. Нэг тиймэрхүү үйл явд болоо тэгээд явуулангуу болохоор удуулгаан ард ороод тэгээд удуулгаа загинжиж одоо маргааш нэ дэрээ болгоно гэсээр хагаад ингэж болиулсан гэдэг. Яг тэр үйл явдлаас удуулгааг жоохон чоном дээр сэтгэл дундуур үлдчихүүдээ гэж бас зарим хүмүүс яг ярьдаг юм байлээ. Гэхдээ ямар ч удуулгаа бол тухайд бол иймэрхүү байдлаар оролцож чадаагүй ямар нэг юмд нь. За тэгээд уул нь бол чонмгооч өөрөө амьдрал дээр уул нь бол дуу цөөтэй тоглоомтой, тоглоом наргээ хийх дуртай. Хүнтэй ер нь маргаж мууддаггүй. Хүний дээр гарах гэж хичээдэг. Мундаг нэтэрэ гэдэг юм бол тийм л гээд ингэ байж идэг. Чангас дуурдаггүй тийм зөөлөн хөнгөнсөн дуутай тийм хүн байсан гэж. За ер нь бол мөрдөнд байхдаа цогцоо зайгүй шүлгүүдээ бичсээр байсан. Шүлэг бичихгүй бол байж чаддгүй тийм хүн байсан. Олдсон цаасан дээр маш жижигхэн байсан ч хамаагүй завсар зайгүй ингэ бичсээр л байдаг. Тэгээд бичихтэй нөгөө юм чирнэлэн үзэгч гэдэг юм уу те иймэрхүү зүйл ашигладаг. Дандаа харандаагаар бичдэг. Балын харандаагаар бичдэг. Тэгээ өөрөө нөгөө зураач учраас тэгээд ингэдэг юм л да. Чирнэлээр ингэ бичээд ингэ тавиад нөгөөтхөө нэг газар хадгалах гэдэг юм болохлээр чийг авдаг, бороо шороонд норддог. Ингэхлээр нөгөө бичээд ингэ бичих нь арилж гад байдаг учраас балын харандаагаар бичсэн илүү урт удаан настай үлднэ гэж бодоод байдаг байсан. Тэгээ өөрөө эрттэд төрсөн, би буруу цагтаа төрсөн, хүмүүс гэсэндээ буруу цагтаа төрсөн гэдэг нь ер нь шүлгүүдээ наашаал илгээх гэдээсэн болов. Бараг те тухайн үед нь бол зөвшөөрөхгүй шүү дээ. Гэхдээ ойлгодог цаг ирэх байлгүй дээ гэж бодоод л урт нас нь урт байхыг бодоод л бичээд байсан байх. За тэгээд шүлэг, шорон, гяндан, цөлөг ер нь хаач байхдаа шүлгээ бичгээ огт зогсоож байгаагүй. Харин нас урахынхаа өмнө биеийн муудаж өөрөө бичиж чадахгүй болох үедээ нэг оюутан охиноо туслуулад бас хэлж өгөөд бичүүлж ийсэн гэдэг тийм их яриа байдаг. Чойном түүх, домог, аман яриа, ном судар маш их уншдаг, цуглуулдаг, сонирхдаг, Монголынхон түүх соёлоор үнэхээр бахархдаг хүн байсан. Миний Монгол найрагл нь Дашторжийн Нацагдоржийн миний нутаг шүлгийн үргэлжлэлч гэж хэлж болохоор. Тэн дээр юу гардаг вэ гэхээр миний Монгол найраглал дээр Монгол бол гэж хэлдэг. Тэгэхээр ийм зүрхэнд нь ийм байдаг гэдэг мэдгэдэг юм л. Монгол бол агуу хонглын хананд мянган нац чулуун дээр аслан зааны цусаар бух гөрөөс зурсан анхны номын хөвчийг алдлаж татсан ир. Энэ болохоор чулуун зэвсгийн үеийг хэлээд байгаа юм билээ. Гүр улсынхаа тулгын чулууг тулахдаа гөрөлцөж байгаа хүүг нь хүрл хутгаар эсгэж гэдэг энэ хүрлийн үеийг хэлээд байгаа. Тэгэхээр бид нар чулуун зэвсгийн үеэс, хүрл зэвсгийн үеэс. За араас нь гантай хөөх хуйгаар өрөнд орныг чичиж галзуу догшин эзнийхээ нэрийг чичрүүлсэн цэрэг. Энэ их Монгол улс те Чингисийн үеийг хэлээд байгаа. Отог омгийн дажинд онон хэрлэн цалихад одоо үеийн түүхэнд Монгол угсаах үлдээх гэж оттоо тэнгэрийг очтол тэмцэж явсан ижи. Энэ болохоор мантгац заатны үеийг хэлж байгаа юм байна. Хүннүү шаниугийн үеэс хүч тэнхээтэй яваад хүний нутгийн шажинд хүлэгдсэн ч күүрнэн ярих домогтой эрх чөлөөг дээдэлж хүйтэн чулуун шороонд зогсоогоороо нөхцсөн аав. Манлайбаатар дамжин сэргэлээд байгаа юм байна. Ингээд ерөнхийдөө яг тэр нөгөө нэг энэ найрагдлын хувьд болохоор Дашторжийн Нацагдоржийн миний нутаг гэдэг шүлгийн өргөжлөл. Гэхдээ хүн барьж хүн одоо тий баатаруудыг гаргаж ирж ингэж үлдээсэн гэх зэрэгээр. Тэгээ бас энийг чинь биччихсэн гэхээр чинь бас л 20-т үед биччихэл байсан үе байх нь л тий. За энэ найрагдлаа болохоор 1970 оны 2 сард Мөрдөнд байхдаа зохиогоод чийжилснээ 6 сарын 3-нд Хажуулааны 20 ангид цаасанд буулган хул болсон байдаг. Тэгэхээр чин өөрөө Мөрдөнд байхдаа биччихээ тэрийг нь одоо хураагаад авчдаг шүү дээ. Хураагаад авч. Тэгээ гарахаар ч өгнө гэдэгс хураагаад авчдаг.
Тэгээд тэр битснээ цээжилж хагаад цаана шоронд очисон байна. Цаасан дээр болгож байна гэж байгаа байхгүй. За миний Монгол Азийн бардам бол Деважин гэх найруулгууд нь одоо бол ерөөсөө мэдээж бүгдэнд нээлттэй та хүсэх юм бол одоо хаанаас ч хайсан YouTube дээр ч гэсэндээ бичлэгээр бас орцсон байдаг юм байлээ. Та бүхэн мань эргээд үзье гэх юм бол. За энэ шүлгүүд тэр чигээрээ Монгол эх орноо магтан дуулсан үндэсний үзэл санааг одоо дээдлсэн ийм утгатай. А нөгөө талдаа төр засах юм болсон юу ч байхгүй. Гэхдээ үндэснийхээ энэ зүйлийг ярьлаа гэд одоо бид нар жишээлбэл нөгөө тэр үед байсан бол хамгийн дөрөнд нөгөө нэг Евроч явах улсууд чинь бид нар болчиход байгаа байхгүй тийм. Гэтэл энэ хүн тэнд энийг хийгээд байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд Чойно бол одоо нуус товчооны ил үргэлжлэл байсан гэж тангадын галсангаа бас хэлсэн байдаг. Чойно бас өөрийн сүдрээс айсан хүн шиг өмнөх түүхээс айж буруу бүхнийг өвгөд рүүгээ чихсэн бурангуй өдрөд үргэлжилсээр байх уу гэж чанга дуурж ирсэн ийм хүн. Ингээд эцэст нь Дорногов аймгийн Хажуулааны шоронд руу очсон. За шоронд очсон байхад нь хүртэл нийгмийн аюулаас хамгаалах яам түүнийг нар үзүүлээгүй, амар заяа үзүүлээгүй гэдэг юм байна. Ягаад тэгэхээр хамт хоригдчихсэн нөхдүүдээс нь бол хэлж байгаа юм л да. 1969 онд хар харагдах онцгой төглөмтэй шоронгоос Хажуу улааны Чангалан гэдэг газар би ирсэн юм аа. Намайг тух сороход яг ял бодлох гээд очисон чинь 1970 оны 4-р сард Чойном өөрийнхөө нөгөө хэрэг хам гэж ярьдаг яруу найрагч Очир Хуй гэдэг хүний хамт ажилтгаар ирж илаа. Үнэн хэрэг дээрээ Чойнмыг хатуу дэглэмтэй шорон дотор дахиад хатуу дэглэм хүлээж ийсэн. Ягаад тэгэхээр Цэдэн болоод Монгол Хотын хувьсгалт намд те нэр алдар олох гэсэн явуургүй хүмүүс засангаар дүүрэн байлаа тэр үед. Ядчитл Хажуулааны шоронгийн дид дарга нь Увс аймгийн Тэс сумын дид хуранда Басан гэдэг хүн байсан. За тэр хүн бол одоо бусад хоригдлоос илүүгээр Чойномд бол одоо нэг диаграмдах гэдэг юмыг бол маш одоо ажилтаа үнэнчээр хандаж хийсэндээ. Гүйлгэж, сунаалгах, ялаа ачуулах, өчүүхэн төдөж шалтгаар ташуурдах, сахилахад хийх зэрэгээр өдөр оройгүй юм нүг байгаагүй. Нар үзүүлээгүй. Хажуу улааны хурандаа бадамд орж иж хүн. Гайгүй цөлөх боройд ир байсан. Түүний хадам ээж өөд болоод зургийг нь Чойном хадам өөд болохын зургийг зурж өгсөн баг. Тэгсэн чинь хорхын дарга нь болохоор чи чинь ийм мундаг авьяастай хүн байсан юм гэд түүнийг арай бас нэг айтаахан анхааралтай авч эхэлсэн баг. Удалгүй тэр нөгөө дид хурандаа Басан гэдэг хүн тэтгэвртэй гараад Чойном Очир Хуйг хоёрын арай нэг жоох амьсгаа авах үе эхэлсэн гэдэг. За шоронгоос бүр ингэдэг нөгөө хамт хоригдож байгаа улсууд нь хүртэл нах яамны мэдээлэгч. Чойном юу хийж гин? Чойном ямар шүлэг бичиж гин? Чойном хинд хизээ хідэн цагт уулзсан. Тэр юу гэж ярьж ирсэн? Та надад хэлсэн үү? Тэрийг нь эргэн тойронд байгаа нөгөө хоригдлуудаар нь бичүүлж мэдүүлгүүд ингээд юу гэдэг юм одоо юу гэдэг лээ? Мэдээллүүд авч идэг те байнгын мэдээлэлүүд авч идэг. Нөгөө талдаа бол одоо чи ингээд Чойнмыг ингэх юм бол чамд одоо юу гэдгийг нэг ялаас чинь хөнгөлн гэдэг юм уу ингэн тэгнэ гэдэг ч юм уу ингээд ийм юм өгнө гэдэг байдлаар ч гэдэг юм ингээд бүр ингээд яг эргэн тойронд нь битүү тавьсан. Шоронд хүртэл матаасууд нах ямар шоронгоос хүртэл матаасууд ирж идэг. Чойном өөрийн бурууг ухамсарлахын оронд нийгэм төрийн буруугаас болсон мэт чалчид суурах гинэ гэх хүмүүс бичээд өгчдөг. Нэргүй нэгэн бүсгүүд гөлөг миний үдсэн хорвоо охид таанат мэтийн шүлэг бичиж хоригдлуудад уншиж өгч гинэ гэж матаас ирдэг. Чойном завсар чөлөөл гаруй шүлэг бичээд байна. Сонны өөдөс төр хүртэл тасархаа юу л болдон тэрэн дээр те одоо нөгөө бичиж яагаад энэ тэрнийга нэг юм хүрэн хавцанд хийгээд хадгалаад байна. Ихэнхдээ нэр байхгүй шүлгүүд байна. Эдгээр нөгөө нэг ирээдүйн зохиолынхоо түүхий болгон түүхий ид болгон ашиглах гэж байгаа ийм зорилготой бахаа гэдэг л ингээл шоронгоос хүртэл юмуд ирээд идэг. Тэгээ нүцгэн хүүхэн болон тийм элдв зураг зурдаг. Зарим хоригдууд болохоор Чойномоос шүлэг бичих зааварчилгаа авж гинэ. Хоригдл юура жадамд нар их хойр дотн байдаг гэсэн ингээл түүний талаар ингээд нөгөө мэдээллүүд ингээд ирээд идэг. За бас нэг матаас гэх юм бол Чойном 9 зоос гэх нэг зохиол бичиж байна. Энэ цаг үед амьд явснаас үхсэн дээр гэсэн санааг гаргаж байх шиг байна. Зохиолоо бичиж байгаа хинтид хөвлөсөн хөрөн хавцаа зузаан дэвтэр нь дуусж байгаа тул хоригдл цэрэнд хэмжээ өгч дэвтэр хийлгэж гин гэдэг. Гэх мэтчлэн иймэрхүү байдлаар хүртэл ингээл хийдэг. Дээрээс нь 7 сарын 16-нд инх туяд гэсэн хаягтай ут цагтл бичсэн. Шүлгэлсэн хэлбэрээр далдалж ноцтой утгатай эвгүй зүйл байх шиг байна гэдэг мэдээлэл ирж. За тэрийг нөгөөд нь шүүгээд үтсэн чи ийм шүлэг байгаа. Мөрөөдөлчгүй, итгэлчгүй, мөхөс дорой ажлын малал намд хэрэгтэй байлгүй намааг тийм болох гэж шаардаж байна. Тэгэхээр одоо бас цаагаараа энэ үгнээс харах юм бол чи энэ авьяас бэлгийн зөвшөөж ин гэсэн үг л дээ тий баг. Чи энийгээ эндээ гаргаа гэж ийсэн болов гимээр утга агуулга эндээ харагдаж байгаа байхгүй.
За тэгээд цогцоохны тэр одоо цогцоон гэдэг хоригдол дээр эргэж ирсэн хүнээр нь дамжуулаад бас ингээд өгөөд явуулж ирсэн. Энэ мэтэр ерөөсө зогсоо зайгүй тагнан мөрдөж байгаа. Ерөөсө ингээд. Тэгээд шоронд байхад нь хүртэл ерөөсө завсар зайгүй хааж байдаг. Тэгээд энэ гарч байгаа захаа мака энэ юм гэдэг. Гэхдээ чойном энэ бүхнийг мэддэг. Тэгээд ингээд нөгөө бичдэг юм байна л да. Шүлэг мөлөг бичдэг. Тэгэн гол тэрийг нь одоо хураагаад авчдаг. Тэгээд гарахт чин өгнө гэдэг. Шоронгоос гарах ч өгнө гэдэг. Тэгэн гол манаа бичээл байдаг. Тэгээд энэ хаашаа очиж байгаа гэдгийг чойном өөрөө мэддэг. Тэгээд тэнд байгаа хүмүүстэй хэлэхтэй болохоор зүгээрээ миний бүтээлүүдийг нах яам аюулгүй сайхан хадгалж байгаа. Мэдээд нь штэ тий. Хаашаа очдгийг мэдээд нь штэ. Гэт инээдэг байсан. Шоронгоос гарахт нь шоронд бичсэн нэлээд хэмжээний бичсэн зүйлүүдийн хянагч нар энийг яахан гэхтэн та нар хадгалж л байхгүй дөө гэсэн байдаг. Ингээд нах яамны архивд очно гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхээр тэр нах яамны архиваас магадгүй явсаар хагаад бидэнд дараагийн байгууллагад амьдсаар хагаад бидэнд энэ шүлгүүд нээлттэй болж иж магадгүй. Тэгээ шоронд байхдаа харин хар цас буюу сүлд нэрийг нь өөрчилж хар цэцэг болгосон туужаа бичсэн байдаг. За энэ хар цэцэг тууж хэвлэгдсэн бол бас нэг бөмбөг тэслэг байсан. 60-аад оны жирийн гудамжны залуусын тухай, зодоон зохион, хайр дурлал, эротик хэсгүүд, урвал шаруултын тухай энгийн үннийг бичсэн тууж социализмын үед бол баг хэвлэгдэхгүй байсан үнэн. Гэхдээ энэ хар цэцэг гэдэг гаснаг уу юу би бас мэдэхгүй. За тэгээд ер нь бол түүний хувьд бол шоронд байхдаа хүртэлтэй одоо гитар, баян хуур, лимб тоглодог, нотоор ая хүртэл хийдэг болцсон. Сонинд гитар тоглож сурах хичээл гэдэг нь гаргадаг байсан шүү дээ. Тэрнийг одоо тэнд байгаа хоригдлуудаа зааж өгөх гэх мэтээр тэгээ хилээ судлах, дахиад өөрөөр хилүүдийг судлах гэх мэтээр өөрийгөө байнгын боловсруулсаар байсан гинэ. Хизээ зогсохгүй. Би бол хизээ зогсохгүй, бичгээ бол зогсохгүй. Үхэл зогсно. Миний бичсэн юмыг хурааж хулгайж аваад гэдэг те. За яг хөө миний толгой тодорхойг авч чадахгүйгээс хойш гэж бичдэг байсан. За гарахад эргүүлж өгөх юм гэсэн. Гагцгүй амьд гарах нь л одоо амьд гарах эсэх нь л байна гэж өөрөө ярьдаг байна. Тэгээ нэг загталтаа бичсэн нь болохоор хүүтэн чихтэй агааргүй шоронд чойнмын би маш их муудсан талаараа. Улс төрийн хоригдлыг яг байгаа зооноос нь буюу тэр чинь нөгөө нэг юм одоо шорон байлаа гэхэд тэндээс нөгөө улс төрийн хоригдл гэдэг байдаг тийм. Улс төрийн хоригдл нь тэр зооноосоо бүр гарч болдгоо. Бүр тийм хатуу юм. Тийм болохоор эмнэлэг гэдэг юм уу, эмчлийн үйлчлэг авах маах гэдэг юм тийм юм байхгүй. Тэгээд тэр зоон тэгэл маш хүүтэн, нойтон тэгэл нөгөө өвчин нэтер юм хамаг юм сэтэрж байгаа шүү дээ. Тэгээд 4 жилиг ямар ч үсэн амьд л гарах хэрэгтэй эндээс амьд л гарах хэрэгтэй гэж гүрийсээр байгаад шоронгийн нөгөө нэг 4 жил өгсөн шүү дээ тийм. Тэнгуул 4 жил гэдэг хоногоос нэг ч хоногийн наан биш. Яг хуцааг нь бүр ингэ бүрэн ингэ дуусгаад 1 сарын 28-нд шоронгоос сулсан байдаг. За яруу найрагч Сүрэнжав түүний баг охин Өнөр сайхан. Энэ хоёр яг чойномгоо гэдэг нөгөө нэг хүн төлөмтэй шоронгоос гарахт нь тос шавсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө Сүрэнжавгаа болохоор охиноо дагуулсан. Сүү цэцэг бариад чойномгоо тосч аваад бөөн баяр болоод гэртээ дагуулад ирсэн байна. За ингээд эхнэр одоо Сүрэнжавгаа эхнэр Цэнд гэж хүн бий те. Энэ хүн бас маш их баярлсан. Тэгээ ширээдсаад хоолунд бэлдээд аль байдалгаараа л ингээд тайлсан. Хотод Сүрэнжавында хэд хоноод төрсөн нутаг ээж дүүнэр руугаа явсан байдаг. Шоронгийн хоногуд дууссан боловч цөллөгийн хахир хатуу өдрүүд эндээс эхэлж байгаа. Тэгэхээр түүнийг нутаг заагаад шоронгоос гарсан гэснээр нутаг заагаад тэр нутгаас гарч болохгүй тэнд байх ёстой гэд цөллөг заагаад явуулчих. Чойнмыг дахиад 3 жил нутаг заан цөллөгт байхаар ялалцсан байсан. За ингээд тэрээр Хинти аймаг руугаа эргээ буцаж байгаа юм. За баярлалаа ганушаа. За баярлалаа. За дараагийн дугаар сүүлийн дугаар уу тий. За тийм цөллөгт болж байгаа үйл явдал тэгэл түүний яг эргэж ирээд эргүүлээд бас номоо хэвлүүлэх гэсэн хэсэг хугацаа тэгээд нас урж байгаа хэсэг гэдэг. Ер нь бас ярих юм ихтэй дугаараа магтаах гэж байна. За тийм. За өнөөдрийн дугаарыг харин Өв Соёл брэнд болон Мортон Резиденцийн итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дөрсүүгээр болон NTV телевиз замаг 83.3 107 хостелгооны Одон радиогоор хүрсэн. За ганашаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.